Сайн байцгаана уу манайхаа. Юуны төрөнд энэ удаагийн дугаар эхлэхээс өмнө subscribe дарсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Бид хэдийнэ 2000 гуулаа болжээ. Энэ удаагийн дугаараараа Facebook, Instagram-аар нэлээд шууган тариад байсан нэгэн үзэгсэлэн тохны аллагын хэргийн талаар ярьж өгөхөөр бэлтгэлээ. За ингээд бүгдээрээ гол хэрэг рүүгээ орцгоё. Isabella Guzman 1995 оны 6 дугаар сард Америкийн нэгдсэн улсын Колорадо мужийн Аврора гэх газар төрж өссөн. Энэ хэрэг гарах үед бол охин өөрийн ээж Юми Хой болон хойд эцэг Райан Хой нартай өөрийн өсөж төрсөн Колорадо мужид амьдардаг байжээ. Хэрэг гарах үед бол охин 18 настай байсан байгаа. Isabella-гийн ээж Юми Хойын хувьд гэвэл тэрээр охиндоо маш их хайртай, охиныхоо төлөө бүх зүйлээ зориулдаг ээж байсан. Юми Хой нь өөрийн амьдардаг Аврорагийн 5 төвд Беллагийн хөрөг нэртэй студ ажиллаулдаг байсан юм байна. Тэндээ болохоор өдөрт 12 цаг ажилладаг байсан. Isabella хичээлийнхаа хажуугаар ээжийнхээ ажилд хаяа ирж тусалдаг байсан юм байна. Isabella Guzman Overland ахлах сургуульд сурдаг байсан бөгөөд сурагчид болон багш нартайгаа зөв бос харьцсанаасаа болоод сургуулийн захиргаанаас нь түүнийг хасах шийдвэр гаргаж байсан юм байна. Энэ хэрэг гарах үед бол Isabella сургуулаасаа хөөгдөд удаагүй байсан. Юми Хойын хувьд гэх юм бол Isabella Guzman-ы аав Роберт Guzman-тай хоорондоо таарч тохирохоо болоод амьдралаа дуусгаж байсан юм байна энэ хоёр. Ээж охин хоёрын хувьд гэх юм бол ер нь л тийм харьцаа муутай хоорондоо ойлголцож чаддаггүй байсан. Нэг 7 настай байхад нь ээж Юми Хой нь бүр дийлхээ байгаад Isabella-г түүний аав болох Роберт Guzman-тай төр хугацаагаар амьдруулахаар явуулж ирсэн юм байна. Энэ үйл явдал нь бол тэр хоёрын хоорондох үйл ойлголцлыг бол бүр улам даймжруулсан гэж хэлж болно. Ер нь л аавынх руугаа явчаад ирснээсээ хойшоо зан ааш нь улам муудаад ээжтэйгээ бүр улам хар яар гэж харьцдаг болсон. Ээжийнх нь хувьд гэх юм бол охинтойгоо ойлголцох гээд зөндөө олон удаа оролдог боловч ерөөсөө тэр нь олигтой болж өгдөггүй жоохон бүтэл муутай талтай байдаг байсан. Цаг хугацаа явах тусам охины ааш улам эвдэрч ээжтэйгээ илүү муухай харьцдаг болсон. За, хэрэг гарахын өмнөх өдөр буюу мигмар гарагт ээж охин хоёрын дунд нэлээд ширүүн хэрүүл болж үүнээс нь болоод маш их ууралсан Isabella ээж рүүгээ орилж хашгичаад дараа нь өрөөнөөс гарахдаа ээжийнхаа нүүрлөө нулимчаад гараа явсан юм байна. Охиныг хаалга саваад гарч яхад бол ээж нь араас нь чи дахиж надтай ингэж харьцах юм бол манай гэрээс зайлаарэ гэж хэлсэн. Ээж нь бол тухайн үед маш их ууралсан ч гэсэн гаднаа ингэж уурлаад байгаа боловч дотроо бол охиноосоо маш их айжсэн болохоор нөхөртөө өөртөө нь хамт унтлахын өрөөнд унтаач гэж гуйсан. Маргааш өглөө нь Юми Хойыг утсанд нэгэн имэйл ирдэг. Юми тус мэйлийг нэгээд үзэхэд Isabella түүнийг "You will pay" буюу чи үүнийхээ хариуг амсах болноо гэсэн нэлээд замнал хийсэн утгатай имэйл бичээд үлдээсэн байж. Сүрдүүлсэн мэйлийг авсан даруйдаа Юми өөрийн салсан нөхөр болох Роберт Guzman руу залгаж "Охины чи одоо энэ үйлдэлүүд хэрээс хэтэрлээ. Өчигдөр бит хоёр баг зэрэг муудалцсан чинь над руу бүр ингэ сүрдүүлсэн мессеж явууллаа. Чи ирээд нэг охинтойгоо ярилцаад ойлгуулад өгөөч" гэсэн байгаа юм. Үүнээс удалгүй Роберт ирж Isabella-г дагуулад бидний байшингийн арын цэцэрлэгт хэсэг хугацаанд ярилцаж суусан. Тэгээд тэр хоёр цэцэрлэг рүү оронгуудаа тэр хаваараа жоохон зугаалаад аав нь Isabella-д эцэг эхийгээ хүндлэх талаар яагаад хойд эцэг болон бусад хүмүүстэйгээ сайхан харьцах талаар нэлээд зөвлөгөө өгсөн. Тэгээд ер нь хэсэг ярилцаж явж байгаад за ер нь манай Isabella ойлгочих шиг боллоо гэж дүгнэлт хийснийхаа үндсэн дээр Роберт тэдний гэрээс явсан байгаа юм. Робертыг явсны дараа Юми Хой ажилдаа яваад Isabella өөрийн хойд эцэгтэйгээ хамт гэртээ үлдсэн. Энэ өдрийн орой 8 цаг 30 минутын үед Юми ажлаа тараад гэртээ орж ирж маш их ядарч байсан учраас усанд орохоор дээшээ гардаг. Харин энэ үед түүний нөхөр Ян доод давхарт үлджээ. Төд удалгүй угаалгын өрөөнөөс маш их түчгэнсэн чимээ гарахад санаа зовсор Ян шалхахаар дээшээ гарах үед байрны өрөөний доороос маш их цус урсаж байхыг харсан даруйдаа тэр доошоо бууж 911-т энэ талаараа дуудлага өгдөг. Тэгээд буцаад дээшээ гарч угаалгын өрөөнд яг юу болоод байгааг шалгахаар хаалгыг нь түлхэхэд Isabella өөдөөс нь хаалгаа түлхээд түгчсэн байгаа. Тэгэл Рян бол ер нь хаалгыг балбаал нүдэл онгойлгох оролцохыг бол маш их хийж ийсэн. Гэтэл гинэт хаалга өөрөө онгоогоод Isabella дотроос нь гараад ирсэн. Рян түүнээс юу болоод байгаа талаар асуухад Isabella юу ч дуурахгүйгээр Рян руу хэсэг гөлөрснөө хажуугаар нь чив чимээгүй гараад яг энэ үед бол Рян эхнэрийгээ нүцгэн цусандаа будагдсан байдалтай байрны өрөөний шалан дээр хөвтөж байхыг харж байгаа юм. Мөн түүний эхнэрийн доор бейсболын зөхөр хөвтөж байхыг бас олж хардаг. Энийг харсаар Рян хэсэг шоконд ор зогсож байгаад гинэт толгойд 911 рүү залгах бодол орж ирэв. Тэр 911-ийн диспетчерийн тусламжтайгаар Юмид химэл амьсгаа болон зүрхний массаж хийж
Хэсэг хугацааны дараа тэрээр Юми руу харахад нүд нь нэг тийшээгээ гөлөрсөн байдалтайгаар насварсан байдалтай байхыг нь олж харжээ. Дуудлагыг авсан даруйда цагдаа нар тэдний гэрт ирэхэд Риан бол үүдэндээ цагдаа нарын ирэхийг хүлээгээ зогсож исэн. Тэр цагдаа нарыг харсан даруйда уйлан гүйж очиж эхнэрэн дээр хүнд байдалтай байгаа талаар хэлж цагдаа нар яаран орж харахад бол Юми насвараад олон минут болсон тодорхой байсан. Түүний зохицыг шүүх шинжилгээнд явуулахад шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүзүү болон цээжин тус хэсэгтээ нийт 79 удаа утгалуулсан байсныг нь тодорхойлдог. Үүнийг нь харсан даруйда цагдаа нар Рианы мэдүүлэг дээр үндэслэж Изабеллийг онц аюултай этгээд гэж олон нийтэд зарлан түүний нэн даруй 90 сурвалжлах ажиллагаагаа эхлүүлжээ. Маргааш нь буюу 2013 оны 8 сарын 26-ны пүрэв гаргийн өглөө нэгэн үл таних эмэгтэйгээс хотын төвд байрлах нэгэн зогсоолд машин дотор цогцос харсан талаараа цагдаад мэдүүлжээ. Тухайн дуудлагын дагуу шалгалтаар ирсэн цагдаагийн албаагчид машиныг нь олсон боловч ямар ч цогцос олж хараагүй. Гэхдээ энэ үед бол мөрдөгчд машин дотроос аллагтай холбоотой байж болох үз эд мөрийн баримтуудыг цуглуулж чаджээ. Цагдаа нар авч зогсоолоос охины машиныг олсон болохоор эндээ хүлээж отолт хийж охиныг хэвчлэх төлөвлөгөөтэй ажиллагаа явуулахар болсон байгаа юм. Харилцаах оффист ажилтдаг эмэгтэй цонхоороо харах үед Карлигийн зогсоол дээр ажиллаж исэн нохотын эрлийн баг татсан талаараа сүлд нь мэдгдсэн. Цагдаа нарыг нууц ажиллагаа явуулж явах үед зогсоол дээр Изабелла өмнөх шөнө хэрэг гарах үед яг өмнөх хэрэг гарсан өдөр өмссөн байсан Hello Kitty-гийн зурагтай подволктайгаа өвдгөө тэврээд нэгэн модны доор сууж байхыг нь олж анзаарчээ. Изабеллаг харсан даруйда нэг энгийн хувцастай эрэгтэй цагдаа очоод зүгээр л нэг өдөр тутмын энгийн яриа ярьж байгаа хооронд нь араас нь өөр хоёр энгийн хувцастай цагдаа нэмэгдэж ирээд гуруулаа олонгуудаа охиныг бүслээд буу тулгаад баривчилж чадчихэ. Тухайн үед цагдаа нарын баривчлах үйл ажиллагааг харж исэн гэрчийн хэлснээр Изабеллаг баривчилсан баривчилгаа бол маш их зохион байгуулалттай болоод мэрэгжлийн хийгдсэн талаар нь дурдсан. Бөгөөд энэ үйл явдлыг харсан даруйда тэр Аврора хотын цагдаа нарт итгэж болох үс мэдрэмж төрсэн талаараа хуваалцсан байт юм байна. Үүнээс удалгүй охины анхны шүүх хурал болсон. Энэ шүүх хурлын үеэр яллагч талаас бол 1-р зэргийн хүн амны хэрэг үйлдсэн болоод дав заалтах хэрэггүйгээр бүх насаар нь хорих ял өгөхөр төлөвлөж байсан. Харин эсрэгээрээ Изабеллагийн өмгөөлөгчийн хувьд гэх юм бол түүнийг шизофрен өвчтэй гэж хэлээд тэр энгийн шоронд ял идэлж чадахгүй. Иймэрхүү төрлийн сэтгцийн өвчтэй хүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү явуулсан дээр гэдэг байр суурин дээр зогсож түүнийг өмгөөлж байжээ. Тэгэд эхний шүүх хурлын хувьд гэх юм бол олигтой шийдвэрт хүрч чадаагүй улмаас түүний хэрэг 2 дахь шүүх хурал руу шилжсэн. 2 дахь шүүх хурлын үеэр өмгөөлөгчийн талаас Изабеллаг шизофрен өвчтэй гэдгийг нотлох бичиг баримтуудыг хавсаргаж үзүүлсэн. Мөн түүнийг бага насндаа маш их хэрэг хүчирхийлэлд өртдөг. Түүнчлэн охины өмгөөлөгч бага наснд нь түүнийг маш их хүчирхийлдэг байсан. Ээжийг нь шизофренийг нь мэдсээр үжиж эмчлүүлээгүй улмаас түүний өвчөө одоо маш их хэрэг хүндэрч хурц хэлбэрч хилцсэн талаар нь шүүгчдэд танилцуулжээ. Мөн охин шүүх хурлынхаа үеэр би ээжигээ алаагүй шүү дээ. Сесилия гэх нэг эмэгтэйг алсан. Дэлхийг аврахын тулд түүнийг алах хэрэгтэй байсан гэж хэлж ирсэн. Охины энэ үйлдэлийг харахад бол тэрээр хэрэг гарах үед бие бүрэн хянах чадваргүй байсан. Хэнийг алж байснаа ч мэдэхгүй байсан харагдаж болж байгаа. Угаасаа тэгээ шизофрен гэдэг өвчин чи хин юм харж, сонсож, төсөөлдөг төрлийн өвчин шүү дээ ер нь бол. Баг дээр нь нэмчлэхгүй бол маш аюултай. Маш олон аллага үйлдсэн цуврал алуурчдын ихэнх нь шизофрен өвчтэй гэдг нь тогтоогдсон байдаг. Удалгүй түүний шүүх хурал дуусч шүүхээс охиныг хэрэг гарах үед бие бүрэн хянах чадваргүй байсан. Мөн түүний шизофрен өвчний хурцдмал байдлаас болоод Изабеллад бүх насаар нь хорих ял өгөх боломжгүй гэж үзэж охиныг сэтгцийн эмнэлэгт бүх насаараа эмчлүүлэх ял оноожээ. Шүүхийн шийдвэр гарах үед бол Изабелла камер руу харж инээж сонин царай гаргаад шүүгчдийн бүрэлдэхүүн лөө fuck you гаргаа сууж исэн байгаа байхгүй. Ер нь тэгээд ямар л эрүүл ухаантай хүн тэр шүүх хурлын тагим цугласан хүмүүс болон шүүгчид рүү дунд туруу гаргаа сууж явах вэ? Энгийн сэтгүүдээ ямар ч хүний толгойд шүүх хурал болон шүүхэд цугласан хүмүүсийг хүндэтгэх ёстой гэсэн тийм нэг тухамсарт нь суудсан юм байдаг шүү дээ манайхаа. Гэтэл Изабелла сэтгэц мэдрэлийн хувьд эрүүл биш ээ гэдэг нь түүний сая гаргасан үйлдэлүүдээс тодорхой болсон гэж хэлж болно. Шүүхийн шийдвэр гарснаас 7 жилийн дараа Изабелла өөрийгөө бүрэн эмчлэгдсэн гэж хэлж одоо би нийгэмд ямар ч аюулгүй хүн болсон болохоор энэ эмнэлгээс гармаар байна гэж шүүх хурлыг давж заалтжсэн. Боловч шүүхээс түүний энэ хүсэлтийг бол хүлээж аваагүй. Охины шүүх хурлын дараа бол энэ хэрэг Америкийн нэгдсэн улс даяар сенсацуулж охины талаар мэдээллүүд мэдээний сайтууд болон шууд нэвтрүүлгүүдээр цацагдаж эхэлсэн. Түүнийг анх харахад хинч харсан маш царайлаг нүдэн дулаахан хөөрхөн охин байсан болохоор маш олон улсад Facebook болон Instagram дээр тэр од болжээ. За энэ удаагийн дугаар маань үгээр төгсөж байна. Эцэст нь дүгнж хэлэхэд бол ээж охин хоёрын хоорондоо ойлголцдоггүй хэрүүл маргаа хийдгээс биш түүний сэтгцийн өвчин нь охиныг хэрэг үлдэхэд гол сэтэл нь болсон байж болох юм. Одоо сүүлийн үед бол шизофрентэй ч юм уу хон сэтгэл мэдрэлийн
өвчтөе хүмүүсийг хараад манайхан жоохон зайгаан барих гэдэг талтай байдэн штэ. Би бол энээс эсрэг байр суурьтай байдаг. Би хувьдаа шизофрен өвчтөе хүмүүс бүгд алуурчин болох сонголтыг хийдгүү гэдэгт итгэдэг төрлийн хүн байгаа. Би саяхан Солонгосын 16 ангитай Brainworks гэдэг киног үзсэн. Тэр кинон дээр тарих судалдаг доктор мөрдөгчтэй хамтраад им сэтгэл мэдрэлийн өвчтөе хүмүүсийн өвдсөн гэмт хэрэгүүдийн араас ингээд мөрдөөд явдаг. Тэгээ энэ кинон дээр бол тарихны им жижиг сажиг юмнуудыг нарийн ширийн тайлбарлаж өгсөн байдгийн байлээ. Тэгээд энэхүү кинон дээр тарихны докторийн дүрийг бүтээсэн гол дүрийн залуугийн хэлсэн үгээр энэ удаагийнхаа дугаарыг төгсгий гэж бодож байна. Сэтгэл мэдрэлийн асуудалтай хүн болгон алуурчин болтгүй юм аа. Хэрвээ ямар нэг төрлийн сэтгэл мэдрэлийн асуудалтай хүн маш олон хүний амьд хүрсэн бол тэр бол зүгээр л алуурчин болох сонголтыг хийсэн хүн юм. Манай подкасттай хамт байсан хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхэнд энэ удаагийн дугаар манд таалагдсан бол лайк болон subscribe дарж манай сувгийг дэмжээрэй. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.